Асайбацгаано та бүхэн энэ өдрийн мэд хүргэе. Шүтээсийн шин зэрэг тэгшин хүчний тэнхимийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Мөхчий Явж байна. Тэгээд энэ өдөр цаг зав гаргаад ирсэн та бүхэндээ маш их таатай байна. Зэрэг тэгшин хүчний энэ салбарт ингээд хүч зүтгэл гаргаж байгаа та бүхэндээ бол гүний талархаж байгаа юм аа. Манай сургуулийг төгссөн сурагчид одоо оюутан төгсөгчд маань бол энэ залын дийлэнх байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Манай сургууль маань бол Монгол улстай үндэсний хэмжээний ерөн эрчим хүчнийхаа салбарын 80-90% одоо хүний нөөцийг гаргаж бүрдүүлдэг ийм 60 гаруй жилийн түүхтэй ийм сургууль байгаа. Тэгээд бид нар бол одоо ер нь олон анхдагч өндөр байсан сургууль маань одоо кредит системийг нэвтрүүлсэн гэдэг. Сүүлийн үед бол судалгаанд суурилсан ийм сургууль болно. За тэгээд дэлхийн одоо хэмжээний сургуулиудын 1000 дэргэдлэгдэхээр бол хичээж байгаа. Үүнийхээ хүрээнд бол инновац одоо нэвтрүүлэлтийг бол маш ихээр хийж байгаа. Ер нь багш ажилтан оюутан сурагчдаа ч гэсэн олон улсын ихтэй сургууль сургангаа ер нь бол Монголын одоо нөхцөл байдал тохирсон тийм инновацийг хөгжүүлэхээр бол бид хичээж ажиллаж байгаа. За манай эрчим хүчний инженерчлэлийн сургууль маань бол саяхан бүтцийн шинжилэлт хийсэн ингээд 6 тэнхимтэй тэдний нэг нь болохоор шинэ зэрэг эрчим хүчний тэнхим байгаа. За тэгээд тэнхимүүд дээр бол бид нар олон инновац хөгжлийг хийдэг ийм төвүүд байдаг. За манай шинэ зэрэг эрчим хүчний тэнхим дээр болохоор Налахын Чойл уурдаг замд ажилладаг зэрэг эрчим хүчний туршилт үйлдвэрлэлийн парк гэсэн төвөг гэдэг хөгжүүлж байгаа. За манай тэнхимийн хувьд бол бакалавр, магистр, доктор гэсэн шатлсан сургалтыг бол энэ 20 жилийн хугацаанд бол хийж ирсэн. Анхны хэсэгчд маань бол 2002 онд эсвэл 2006 онд төгссөн. Тэгэхээр одоо 26 он гэхээр үндснийхээ хэмжээний зэрэг эрчим хүчний мэргэжилтэд бүлэхээр бид 20 жил хүрсэн. Тэгэхээр одоо яг төгсөгчд маань гарын газранд хөлн дөрөв гэдэг шиг бид яг энэ салбарыг авч явж байгаа хүмүүс байна. За тэгээ манай тэнхим болохоор зэрэг эрчим хүч үндсэн хөтөлбөртэй, хавь хэвтсэн эрчим хүчний сургуультай хамтарсан хөтөлбөртэй. За тэгээд энэ хавраас болохоор эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем гэсэн энэ мэргэжлийг манай цахилгаан техникийн салбар дээр бас анхныхаа эзэлтийг авах гэж байгаа. За энд бол түүхэн цаг хугацаа харагдчихэв. 2002 онд бол анхны эрчим хүчний яамны захиалгаар бол 25 эсэгч маань илсээ. За тэгээд тэр хүмүүс маань төгсөөд хаана явсан бэ гэхээр дөрвөн тайшрын усан цахилгаан станц болоод ер нь эрчим хүчнийхаа салбартаа тархсан. За миний хувьд бол 2009 онд дөрөвт төгсөлт болсон. За тэгээд магистр доктороо төгсөж ирээд 18 оноос хойш сургуультай тасралтгүй ажиллаж байна. 14-өөс 15 он бол бүтцийн шинжилэл болсон. Ер нь сэргээд эрчим хүч гэдэг мэргэжил маань болохоор дулааны одоо инженерийн тэнхим дотроо байсан. За ингэж явсаар байгаа одоо дэлхийн чиг хандлага болоод сургуулийнхаа одоо ирээдүйн чиг хандлагатай нийцүүлээд манай сургуулийн зүгээс бол энэ сэргээд эрчим хүчийг тусдан тэнхим болгож хөгжүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Ингээд 23 оноос хойш бол бид нэр тэнхим буюу тусдаа үйл ажиллагаа ажиллаж байгаа. Ер нь яг зөвлөд хэлэх юм бол өмнө нь багын сүүлээс одоо ингээд батны толгой гэдэг ер нь бол өөрсдөө ингээд өөрсдийнхээ чиг хандлагыг тодорхойлох болоо явж байгаа. За тэгээд бид нар бол нэг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За тэгээд ер нь бол насны хувьд ихэнх залуу одоо 31-ээс 45 насны за энэ манай бүтцэн харагдчихэв. Манай оюутнуудын хувьд бол сүүлийн 2 жил бол маш их ихсэж байгаа. Өмнө нь бол 25-30 гэсэн оюутнууд ирсэн бол сүүлийн 2-3 жил бол 60-70 өнгөрсөн жил бол 90 оюутнууд ирсэн байгаа. За бид нар бас хөтөлбөртөө шинжилтүүд хийсэн. За тэгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харах боломжтой. Манай салбарын бүрэлдэхүүн харагдчихэв. Ингээд бид 8 ажиллаж байгаа. За манай салбарын эрхлэгч маань болохоор ган урлагийн багш байгаа. Бүгд хятад ард улсад докторийн зэрэгээ хамгаалсан. За нарны эрчим хүчний чиглэлээр электроник гэдэг энэ чиглэлээр олон судалгааны ажил хийдэг. Манай профессор Сарангийн Логшин цахилгаан системийн автоматжуулалт гэсэн үндсэн мэргэжилтэй. За мөн Японы Токиогийн технологийн их сургуульд бол органик нарны зэн технологи
гэсэн одоо нарны зан технологи, бие технологи хөгжүүлэлтээр бол докторийн зэрэгээ хийсэн 2 хүн байгаа. За энэ болохоор би байна, Мөхтян, Буднам Солонгос улсад төгссөн. Тэгээ ер нь бол яг үндсэн мэргэжил маань сэргээг төрчин хүч учраас сэргээг төрчин хүчнийхаа суурь судалгаа, нөөц, за тэгээд салхины эрчим хүчний технологи чиглэл рүү, автоматжуулалт чиглэл рүү болон ажилладаг. За үдээс хойш хичээл авах багш маань манай Мөнгөн Шараа гэх багш байгаа, дэд профессор. За тэгээд Солонгос улсад бол бакалавр магистр, тэгээд Дайн улсад докторийн зэрэгээ хийсэн. Тэгээд физик суурьтай. Тэгэхээр бол илүү гүнзгий одоо чиглэлийн судалгаануудыг хийдэг ийм багш байна. Манай их сайхан багш маань болохоор бас системийн хүмүүс маань сайн таних бах. Цэглэн системийн мэргэжилтэй микрогридийн хөгжүүлэлтийн талаар бол олон судалгаа төсөөл тэзүү хийдэг юм хүн байна. За манай Сүхэрдэн багш маань болохоор ер нь бол нарны энергийг дулаан төвөргөх, газрын үнийн дулаан, агарын насос гэх мэтчлэн дулааны насос гэх мэтчлэн тэр чиглэлээр бол судалгаа хийдэг. За энэ хөвгөлтэй байна. За саяных бол ингээ яригдж байгаа. За манай бид нар бол сургууль судалгааныхаа базыг хөгжүүлэхийн төлөө бол бас хичээж ажиллаж байгаа. За тэгээ энэ болохоор Багнуур дүүргээс 25 км зайд байдаг Хэвлэн голын хөвөн дээр байдаг юм полигон байгаа. Бид нар эндээ бол зундаа оюутнууд маань очиж судалгаа хийдэг. За тэр хашаа хэлбэртэй харагдаж байгаа зүйл маань болохоор нодлон одоо суйрлуулсан. Бид нэг жилийн хугацаанд судалгааг нь аваад хөгжүүлж байна. Энэ маань болохоор цэгүүрт суйрлаагүй энэ VIPV буюу барилгын цонх хусаад одоо ашиглах боломжтой юм шилэн PV-г бол Солонгос компаниас бол оруулж ирсэн. Ингээ манай сургууль одоо хандуулаад ер нь судалгаа хөгжүүлэлтээ хийж байгаа. За тэгээ энэний үр дүнг бол удахгүй бас олон нийтэд пепер хэлбэрээр одоо эзэм шилжгээний үйл хэлбэрээр бол гарна. За дараагийн хийсэн ажил маань болохоор энэ шүтээсийн Т байран дээр хийсэн. За энийг би онцолж хэлэх бас хэлмээр байна. Энийг бол манай одоо техникийн багш нар болоод удирдлагын шүтээсийн удирдлагууд хувийн хөвшилтэйгээ хамтарч хийсэн. За ингээд MMS буюу хувийн хөвшлийн одоо сэргээг төрчин хүчний компани маань хөрөнгө оруулалт хийгээд ингээд энэ судалгааны базыг бол бэхжүүлж өгсөн байгаа. Тэгээ энэ дээр бол одоо ер нь үнцгийн налтаас хамаарат одоо ашиглалт сурч ямар нөлөөллүүд байна. За тэгээд тэр 5 PV дээрээ бас модуль инвертер тавиад үзүүл яаж юм. За цомцог гэрээг болохоор бид нэр аялал жуулчлалын зорилттой ер нь бол хөгжүүлж байгаа. За тэгээ энэ дээр болохоор Eureka-гийн тэр дулааны хөрөнгөлөөртэй систем, за мөн агаар дулааны насос гэдэг динамик тавар гэх мэтчлэн ер нь одоо хувийн хөвшлийнхний хамтарсан одоо тийм нөөцөөр гэх юм уу тэр боломжоор одоо бид нар энэ судалгааныхаа базыг бол бэхжүүлж байгаа. Тэгээ ингээд энэ базтай болсноос хойш бол яаж юм гэхээр хувийн хөвшлтэй бас хамтран сэргээг төрчин хүчний техник бэлтгэх, за эсвэл олон нийтэд чиглэсэн ийм богино хэмжээний сургалт хийх гэх мэтчлэн нараа шийдээ гэдэг ийм сургалтуудыг бол хийж байгаа. Тэгээ манай техникийн ер нь гол баримталж байгаа зүйл маань юу гэхээр гүнзгий хэмжээнд сургалтаа хийн. За тэгээд судалгаагаа хийн. Сургалтаа болохоор олон нийтийг одоо нэг мэдлэгжүүл чадахжуулах хэрэгтэй байна. Хэрэглэгчд маань бас мэдээлэлтэй авах хэрэгтэй байна гэд олон нийт рүү чиглэсэн сургалтуудыг бол хийж байгаа юм хаан шатны гэж хэлж болно. За энэ болохоор манай шүтээс эрчим хүчний сургуулийн харьяа саяны хөгжүүлэх гэдэг байгаа полигон байгаа. Та бүхэн бас мэдэх бах Солонгос одоо Солонгосын талаас хандивлсан ийм Солонгос Монголын хамтарсан ийм бааз төв байгаа. Тэгээ энэ маань бол шүтээс дээр ирсэн. Тэгээ бид нар бол энийг бас олон нийтэд чиглэсэн ер нь нээлттэй тийм сургалт судалгааны бааз R&D чиглэлээр хөгжүүлэх гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн та бүхэн бол нээлттэй хамтран ажиллах сургалтаа хийх гэх юмтэй цаашдын одоо үйл ажиллагаа маань нэгдэх байхаа гэж бодож байгаа. За тэгээд иймэрхүү бас дулааны чиглэлээр байна. Тэгээд дотоодынхоо нар салхины станц болоод юу хувийн хөвшил за тэгээд төр захиргааныхаа байгууллагуудтай бол бид нар янгийн хамтын ажиллагаатай байдаг. Энд бол манай хандивлагч компаниуд гэх юм. За одоо жоохон зурагнууд явчихна. Тэгэхээр жоохон хурдтай явчих واخа. За тэгээд гадаад хамтын ажиллагаа гэсэн бид нар хойд хэдтийн эрчим хүчний инженерийн сургууль. За тэгээд Солонгос улсын мөн инновац хөгжлийн төв болоод Солонгос улсын одоо хувийн хөгжлийн тавхан компаниудтаас хамтарч ажиллаж байгаа ийм оюутнууд. За Хятад Буднамт Хятад ард улстай бас олон талаар ажиллаж байна. Чанчны их сургууль гэдэг нэг зам нэг бүс гэдэг том арга хэмжээг ер нь голлон хийж байгаа энэ сургуультай бол манай
шин зэрэг төвчмчний техник бол бас нэгт хамтран ажиллаж байгаа сургууль судалгаа оюутны солилцоо. За тэгээд удахгүй бас хамтарсан joint lab хийх төлөвлөгөөтэй байгаа. За Өвөн Монголын технологийн сургуультай бас хамтарч ажилладаг. Тэднээс бол нөгөө нэг багш оюутнууд нь ирж манай техник дээр бас сурдаг байгаа. За тэгээ анхны бас хятад оюутан маань магистрийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд төгсөгчд маань одоо хятадд очсноор эргээд техник болон сургуультайгаа их холбоотой. За мөн тэгээд тэр холбоогоо бас ашиглаад энэ зэрэг төвчм хүчний салбар маань гэсэн бид бүгд хамтдаа хөгжин гэдэгт бол итгэлтэй байна. За бид бас олон улсын одоо олон нийтэд чиглэсэн сургалтуудыг хийдэг одоо нөлөөллийн ажил гэсэн. За тэрийг хийхдээ бид нүүбийн одоо апшифт гэсэн хөтөлбөрт хамрагдаад сургагч багш болоод за тэгээд хотын дүүргүүд болоод Эрдэнэт дархан өмнө говьд болол энэ хөтөлбөрийг нодлон хэрэгжүүлсэн. За тэгээд ГИЗ бас төсөл хөтөлбөр сургалтаараа хамтраад техник технологийн коллежуудаас хамтарч ажилладаг. Энд бол тэр техник технологийн коллежийн багш нарын одоо чадваржуулах сургалт гэх мэтчлэн одоо хамтын ажиллагааны маань бас нэг хэсэг харагдаж байна. За тэгээд сүүлийн үед бол ном сурах бичиг зөвгийн одоо бааз сургалтын бааз тэгээд нөгөө саяныхаа хэлсэн полигонууд дээр бол цагуурын станц дээр бас зөвлөлөд ер нь бол дата мэдээллийг бол цуглуулж байгаа. Ингэснээрээ бол судалгаанд суурилсан хөгжлийг хийх боломжтой болж байгаа. За тэгээд бид бас олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг хийхдээ одоо тэр дээвэр дээр хараад хамгийн төхөөрөмжийг маань бас хүмүүс төдийлөн сонирхож ирэхгүй байгаа. Тэгэхээр бид нэр энд байгаа цонцог гэрээ зүгээр нэг юм агуулгах хэлбэртэй биш, ерөнхийдөө уулзалт кофе шоп хэлбэртэй болоод тохижуулсан. Тэгээд энэ дээр бол гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээж авах уулзалт митинг хийх гэсэн одоо тийм богино хэмжээний митинг арга хэмжээнүүдийг бол хийдэг. Тэгээд энд маань бол манай зэрэг төвчм хүчний клубын оюутнууд маань бол идэх санаачлалтай ажилладаг. Кофегээр бас дайлах боломжтой. Та бүхэн ч гэсэн бас манай сургуулийн кофе шопоор үйлчлүүлэх боломжтой шүү. Тэгээд энэ дээр манай төгсөгчтэй ер нь бол бид нэр улиралдаа л гэхэд 20 гаруй төгсөгчдийг бол бэлтгэн гаргадаг. Тэгээд зах зээл дээр гарч байгаа. Тэгэхээр тэр зах зээл дээр гарч байгаа боловсон хүчин гэдэг бол та бүхний одоо ажил төрөлд болоод оролцох тийм боловсон хүчин байгаа. Тэгэхээр би бол та бүхэнтэй нэгт холбоотой хамтран ажиллах боломжтой гэж бодож байгаа. За ингээд салбартай ажиллаж байна. За мөн одоо төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, инновац хөгжүүлэлт гэх мэтчлэн одоо юм сургуулиас зохион байгуулсан олон арга хэмжээнүүдэд манай оюутнууд бол идэх санаачлалтай оролцдог. Ер нь сэргээгтгийг сонгож орж байгаа хүмүүс бол Яшаа оноо 800 оноотой ер нь бол маш өндөр потенциалтай тийм хүүхдүүд бол ордог. Тэгэхээр тэтгэлэг хөтөлбөр болоод хамтын одоо ажиллаад бид нэр тэдгээр одоо шийдэх болсон хүчнүүдийг бас бэлдэх боломжтой байна гэж харж байгаа. Тэгээд оюутан сурагчдаа бол энэ төгсөгчд маань бас ирдэг. Энэ төгсөгч маань бол одоо Вистасын албан ёсны засварын эрхтэй юм байгаа. Одоо 3 станц дээр бол засварын үйл ажиллагааг хариуцдаг техникч одоо тийм хүн. Тэгээд энэ гэх мэтчлэн одоо олон төгсөгчд маань буцаж эргэж ирээд суралцж байгаа оюутнуудаа өөрийнхөө карьерийн замнал болоод ажиллаж байгаа ажлынхаа туршлагыг бас хэлдэг, эргэн суралцдаг. Тэгээ манай оюутнууд бол маш идэвхтэй байдаг. За тэгээд багш нар бид нар ч гэсэн бас станцуудаараа тойрон аялал гэх мэтчлэн оюутнуудаа хичээлийн бус цагаар нь хөгжүүлэхийг бол маш их эрмэлздэг байгаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. Ер нь дүгнэж хэлэхэд бол ер нь та бүхний оруулж ирж байгаа тоног төхөөрөмжтэй харилцаад одоо ингээд тасал болцсон төгсөгчд маань гарах юм бол та бүхний ажилд илүү одоо нэг шат урагшлуулах гэдэг юм уу те. Ингээд бидний хамтын ажиллагаа байх юм байна. Тэгээ хамтдаа хөгжицгөөе. Баярлалаа. Merci beaucoup.